Нэгэн цагт би байгаагүй. Нэгэн цагт таач байгаагүй. Нэгэн цагт матер, энерги, дэлхий, од эрхэс, галактикууд, сансар окторгүй байгаагүй. ертөнц байгаагүй. Бүр юу ч байгаагүй. Байгаагүй гэдэг зүйл ч байгаагүй. Нэгэн цагт цаг өөрөө байгаагүй. Би, та, бид бүгд бүх зүйлс ганцхан цэг дээр цаасан дээр зурж болох хамгийн жижигхэн цэгээс ч жижигхэн цэг дээр. Тийм ээ. Бидний мэдэхгүй бүх зүйлс тэр цэгэн дотор байлаа. ертөнц нэг цэг байлаа. Тэгвэл тэр цэг рүү, тэр мөч рүү хамтдаа аялцгаая. Хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон бүхий л үйл явдлуудыг, дайн тажнуудыг, гайхамшигт мөчүүдийг март. Хамтдаа түүхэндх маргаангүй хамгийн чухал мөч рүү очицгоё. Цаг хугацааг жаахан ухрааж болох хамгийн дээд хязгаартад нь тулгая. Цаг хугацаа болон ертөнцийн үүсэл рүү, бүх зүйлийн эхлэл рүү явцгаая. Их тесрэлт рүү. Биг Банг буюу их тесрэлт нь ертөнцийн үүсэлтэй холбоотой шинжлэх ухааны түүхэнд хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн алдартай онол юм. Их тесрэлтийн үйл явц нь тоогүй олон ажиглал болон нотлохоогоор батлагдсан ч яг яаж эхэлсэн тухай үзэл бодлууд нь харин жаахан маргаантай. Мэдээж бусад онолууд шиг их тесрэлтийн онолч гэсэн гарч ирээд нэх удаагүй 100 жилийн ой дээрээ явж байгаа. Энэ онолоос өмнө хүмүүс ертөнцийг тогтонх бөгөөд мөнхийн, өөрөөр хэлбэл ертөнцөд эхлэл болон өмнөх гэсэн ойлголт байгаагүй, үргэлж оршин байсан гэж боддог байлаа. Харин 1920-ад оны ихээр Калифорни дахь нэгэн одоогоорн судлалын газарт ажиллаж байсан Эдвин Хаббл хэмээх сансар судлаач энэ ойлголтыг газартай нь тэгшилсэн юм. Судлалынхаа газарт галактикуудыг ажиглаж байсан Хаббл галактикуудыг биднээс холдох тусам тэднээс ирэх гэрлийн долгионы урт нь бас ихсэж байгааг, өөрөөр хэлбэл гэрлийн туулах зам нь их байх тусам долгионы урт нь нэмэгдэж байгааг анзаарсан байна. Яг л дууны долгионууд шиг аливаа биед тань руу ойртох тусам дуу нь нэмэгдэж буюу давтамж нь багасч холдох тусам давтамж нь ихсээр байдаг. Галактикууд ч гэсэн яг адилхан байлаа. Биднээс холдох тусам гэрлийн долгионыхын давтамж нь өргөссөөр байлаа. Илүү улаан өнгөтэй болж байлаа. Тийм болохоор энэ үзэгдлийг red shift буюу улаан руу шилжих үзэгдэл гэж нэрлэдэг. Энэ үзэгдлийн талаар гэрэл гэж юу вэ гэсэн бичлэг дээр бид ярьсан. Үзэж амжаагүй бол дээр харагдах картнаас үзээрэй. Тэгэхээр сансрын гүн рүү харах үед энэ улаан руу шилжих үзэгдэлтэй бид хаа сайгүй тааралдаж байв. Бүх галактикууд, од эрхсүүд нэг зүйлээс зугтаж байгаа мэт байлаа. Улам холдсоор байлаа. Тэгвэл хэрвээ аливаа биетийн аль зүгт явж байгааг нь мэдэж байвал, тэгээд шулуун жигд хөдөлгөөнөөр явж байгааг нь мөн мэдэж байвал, хаанаас замдаа гарсанг нь бас мэдэж болно гэсэн үг. Тэгэхээр энэ үзэгдэл биднэрт ганцхан зүйлийг хэлж байв. Бүхий л галактикууд, од эрхсүүд, бүх зүйлс нэг газараас ганцхан цэгээс замдаа гарсан гэдгийг нь хэлж байлаа. Тийм ээ. Сансрын гүн рүү хараагаад хилээсэн Эдвин Хаббл хэмээх энэ эрхэм ертөнцийг тэлж байна гэдгийг, ер нь тэлсээр ирсэн гэдгийг, үргэлж тэлдэг гэдгийг бидэнд харуулсан юм. Маш том хаалгыг бидэнд нээсэн энэ эрхэм харамсалтай нь Нобелийн шагналыг хүртэж чадаагүй. Учир нь тэр үед астрономи буюу сансар судлал нь физикийн салбар хэмээн хүлээн зөвшөөрөгдөөгүй байсан юм. Яг Хабблыг нас бардаг жил буюу 1953 онд сансар судлал албан ёсоор физикийн салбар хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Гэвч харамсалтай нь Нобелийн шагналыг нас барсан хүнд өгч болдоггүй учраас энэ агуу эрхмийн алдар сууг 1990 онд сансарт байршуулсан Хаббл сансрын телескопонд дурсаасан байдаг. Хаббл телескопыг та сонсч байсан байх. За ядчил сансар окторгын эсвэл ямар нэг галактикийн оддын мананцрын зургийг хаа нэгтгээс та харж байсан байх. Тэр зургуудыг Хаббл телескопоор л авсан байх учиртай. 30 жилийн турш хүн төрөлхтөнд үйлчилж байгаа ертөнцийг таньж мэдхэд, сансрын гүнээр аялахад сансар судлаачдад хамгийн ихээр туслаж байгаа энэ телескоп нь сансар судлаачдын хувьд хосгүй нэгэн хөгжмийн зэмсэг юм. Окторгойн аялгауг бидний сонорт хүртээсэн. Сансрын гоо үзэсгэлэн дурандаж бидний мэлмийг милаасан энэ үнэн шандын мэд үүрэгт хугацаанд харин дуусах төгөж байгаа. Хаббл телескопын заламжлагч буюу эрэг жил сансарт хөргөх Джеймс Веб телескопоор харин бидний өмнө юу нэгдэж байгааг өөр нэг бичлэгээр ярив. Гол сэдв рүүгээ эргээд орцгоё. Тэгэхээр Эдвин Хабблийн судалгаа нь ертөнцийн эхлэлийн анхны нотлогоо байлаа. Их тесрэлтийн онолын гарч ирсэн цэг нь. Харин тэр мөч рүү очихын тулд өнөөдрийн хүртэл өнгөрсөн бүх цаг хугацааг буюу 13.8 тэрбум жилийг ухраах хэрэгтэй. Бүх зүйлийн эхлэл болсон тэр мөч рүү очихын тулд тэр үед яг юу болсныг ойлгохын тулд бидний мэдэх цаг хугацаа гэдэг ойлголтыг тэр чигээр нь мартах хэрэгтэй. Өдөр, цаг, минутууд тэрч байтугай 1 секунд хүртэл бидэнд ямар ч утгагүй санагдах болно. Би энэ өгүүлбэрийг уншиж байхад та энэ бичлэгийг үзэж байхад хүртэл хэдэн секунд өнгөрөөд явчихлаа. Нүд ирмэх зуурал болоод өнгөрлөө гэж бид ярьдаг. 150 миллисекундэд бид нүдээ ирмэдэг. Маш богино хугацаа, тийм үү? Гэхдээ нүд ирмэх хурдаас хэдэн тэрбум дахин
тэрлион дахин богино хугацаанд ертөнц үүсч болдог. Тийм болохоор секунд, дойл энтрийг март маш богино хугацааны талаар бид ярих болно. Эхнийх нь Планкийн хугацаа 10-ын хасах 43 зэргийн секунд буюу тэг, цэг, 43 ширхэг тэг, тэгээд 1. Итгэмээргүй богино хугацаа ертөнц дээр байж болох хамгийн богино хугацаа. Гэхдээ иймхэн богино хугацаанд болж өнгөрсөн үйл явц 13.8 тэрбум жилийн турш үргэлжлэх бүх зүйлийг төрүүлсэн юм. Үүсгэсэн юм. Тэгэхээр үүнийг тайлбарлахын тулд 1 секундыг мөчлгүүдэд 90 үеүүдэд хуваах шаардлагатай. Тэг секундээс эхлэе гэвэл энэ цэгийг singularity буюу нэгдмэл гэж нэрлэдэг. Энд бүх зүйл нэгдмэл нэгэн цул байлаа. Бүхий л матери буюу бодис, энерги буюу эрчим хүч, бүх зүйл хоорондоо нийлмэл, бүхэл хэлбэрээр байлаа. Нэгт болон дулаан бараг л хязгааргүй. Энерги болон матери нэгдмэл. Маш халуун учраас та тэднийг салгаж дийлэхгүй. Тэнцүү MC квадрат дээр энерги болон масс чинь үнэндээ ижилхэн зүйл гэж хэлж байсан да. Тэгэхээр тэр үед яг жинхнээсээ ижилхэн байсан юм. Нэг бүхэл тогтоц. Нөгөө ертөнцийн дөрвөн үндсэн хүч байна да. Таталцал, цахилгаан соронзон, хүчтэй болон сул цөмийн харилцан үйлчлүүд. Тэд нар ч бас бүгдээрээ нийлмэл нэг бүхэл хүч хэлбэрээр байлаа. Цорын ганц үндсэн хүч хэлбэрээр. Гайхамшигтай тэгшгэм ертөнцөд үйлчиж байлаа. Бүх зүйл нэгдмэл. Тэр үед ертөнцийн эзэл хүн нь 10-ын хасах 35 зэргийн метр. Өөрөөр хэлбэл хурц болох хамгийн богинохон орон зай буюу Планкийн урт. Гэхдээ оргүй хоосонтой харьцуулахад итгэмээргүй том орон зай л да. Дулаан нь харин 10-ын нэмэх 32 зэргийн Кельвин градус. Үүнийг харин Планкийн дулаан гэж нэрлэдэг. Абсолют дулаан буюу хурц болох хамгийн халуун хэм. Абсолютик хэмээн эсрэг нь гэсэн үг. Тэгэхээр ертөнц анх мэндэлсэн тэр ихэнх үеийг бид ардаа орхилоо. Үүний дараа агуу нэгдлийн эрен эхэлдэг. Энэ хооронд ердөө хэдхэн Планкийн хугацаа л өнгөрсөн. Секундээс хэдэн тэрлион дахин богино хугацаа. 10-ын хасах 43 зэргээс 10-ын хасах 36 зэргийн секунд хоорондын мөчлөг гэсэн үг. Энэ үед таталцал нэг бүхэл хүчнээс өөрийгөө тусгаарлан салдаг. Цахилгаан соронзон болон цөмийн хүчнүүд харин нэгдмэл хүч хിവэрэ байгаа. Мөн энэ үед анхны үндсэн материуд үүсч эхэлдэг. Бас мэдээж антиматериуд. Удалгүй бүх зүйл замбраагаа алдана. Инфляшн буюу тесрэлт мэд хэд хурдан тэлэлтийн эрен эхлэх болно. Энд нэг залруулгыг хийхэд их тесрэлтийн онолыг дөнгөж гарч иж байх үед нь түүний өрсөлдөгч бусад онолуудыг баримтлагчид ертөнц тесрэлтээс үүсэн гижүүдээ хэмээн дооглох маягаар их тесрэлтийн онол хэмээх нэрийг өгсөн байдаг. Угтаа бол энд тесэрч дэлбэрээд байгаа зүйл огтоосоо байхгүй. Зүгээр л хэд хурдан тэлж байгаа үйл явц юм. Цаг хугацаа болон орон зай гэх ойлголт түүнтэй хамт үүссэн болохоор өмнө нь болон дараа эсвэл гадна болон дотор гэсэн ойлголтыг ярих нь утгагүй юм. Тэгэхээр хэд тэлэлтийн эрен буюу 10-ын хасах 32 зэргийн секунд хүртэлх хугацаанд юу болсон бэ гэхээр цөмийн хүч өөрийгөө бусад хүчнүүдээс тусгаарлан салах үед космик тэлэлт хэмээгдэх итгэмээргүй хурдан тэлэлтийн явц өрнөдөг ба энэ үед ертөнц нэг атомоос жижигхэн байснаа гинэд 10 см-ийн өргөн хэмжээтэй болдог. Ингэж хэлэхээр сайн ойлгохдохгүй байж магадгүй. Нэг иймэрхүү юм болсон юм. 1 нанометр буюу 1 ДНК-гийн молекулны хагастай тэнцэх нэгэн бид асар богино хугацаанд 94 тэрлион километр өргөн хэмжээтэй болон хувиргатай адил явдал. Итгэмээргүй орчин. Энэ үед маш өндөр дулаан болон даралтын нөлөөнд кваркийн шүл хэмээгдэх кварк глууны плазм гэдэг нэртэй игэл бөмбөс ертөнцөөр нэг тархсан байлаа. Энэ галзуу тэлэлтийн дараачаас цахилгаан соронзон болон сул цөмийн хүчийн нийлбэр болох цахилгаан сул хүчний эрен буюу сул цацрагалтын эрен эхлэж байна. Хэрвээ та анзаарсан бол 1 секунд өнгөрөх арай болоогүй байна. Ахаад зөндөө байна. Энэ эрен үед игэл бөмбөс хоорондын харилцан үйлчлэл явагддаг ба WZ болон Хиггс бозонуудыг үүсгэв. Ийхүү Хиггсийн орон зай өөрийн нөлөөгөө үзүүлж эхэлдэг ба үүний нөлөөгөөр игэл бөмбөс өөрсдийн массыг бүрдүүлж эхэлдэг. Удалгүй 10-ын хасах 12 зэргийн секундэд кваркийн эрен эхэлдэг бөгөөд энэ үед ертөнцийн дулаан нь бараг хязгааргүйгээс 10 квадриллион градус болтлоо хөрсөн байлаа. Кварк, электрон болон нейтрино гэх мэт игэл бөмбөс энэ үед үүсч эхэлдэг. Игэл бөмбөс буюу бозон, кварк, нейтрино, глуон, лептон, фотон гэх мэт нийслүүд танд хэтэрхий танил бус санагдаж байвал өмнөх бичлэгүүдийг маань үзээрэй гэж зөвлөе. Цуврал хичээл маягаар би контентуудаа хийж байгаа учраас шат дараалалаар нь үзвэл танд илүү үүрэг өгчтэй байх. Тэгэхээр энэ кваркийн эрен үед ертөнцийн үндсэн дөрвөн хүч бараг бүгдээрээ тусгаар тогтнолоо зарладаг. Гэхдээ дайн үргэлжилсээр байлаа.
Матери буюу бодисууд үүсч байхад антиматериуд ч бас зэрэг үүсч байсан ба нэгнийгээ устгаснаар итгэмээргүй их энергийг ялгаруулж ертөнцийг бас асар хурдтайгаар тэнцсээр байлаа. Тэгэхээр яг энэ үед антиматерийн эсрэг матери, өөрөөр хэлбэл антикваркийн эсрэг кварк нэг тэр бомд нэг гэсэн харьцаагаар илүүрхдэг ба матери ялдаг. Ийхүү матери буюу бодисууд үүсч эхэлдэг. Бид үүсч эхэлдэг. Хэрвээ тэр бомд нэг гэсэн харьцаатай асимметри буюу тэгш бус байдал байгаагүй бол юу ч бүрэлдэхгүй байх байлаа. 10-ын хасах 6 зэргийн секундээс харин хадроны ирэн эхэлдэг. Ахаад нэг сануулъя. 1 секунд өнгөрөх болоогүй л байгаа шүү. Энэ үед ертөнц нэлээд хөрч хүйтэрдэг. Хөрөх гэдэг нь дулаан ойролцоогоор 1 триллион градус. Гэхдээ энэ дулаан нь кваркууд нийлээд протон болон нейтронуудыг үүсгэхэд тохиромжтой нөхцөл гэсэн үг. Электронууд бас протонуудтай мөргөлдөөд нейтринонуудыг үүсгэв. Тэгэд энэ нейтринонууд ертөнцийн хаасайгүй тархсан байдалтай байсан. Ийхүү эцэст нь 1 секундыг бид ардаа орхилоо. Бидний хувьд богинохон мэт боловч ертөнцийн хувьд эцэс төгсгөлгүй мэт. Гэхдээ арай дуусаагүй. 1 дэх секундээс эхлээд 3 дахь минут хүртэлх тэр хугацааг лептоны ирэн гэж нэрлэдэг. Дээр ярьсан Хиггсийн орон зайн ертөнцийг дүүргэж байгаа. Бас дээр ярьсан эгэл бөмбөсүүд энэ орон зайд нэвтрэхдээ түүний нөлөөнд нь автан удаашрдаг ба ийхүү өөрсдийн массыг бүрдүүлж эхэлдэг. Ингээд ертөнц масстай болж эхэллээ. Кварк болон лептонууд энэ Хиггсийн орон зайд нэгдэн анхдагч протон болон нейтроныг үүсгэдэг ба протон болон нейтронууд нь харин электронуудтай нэгдэн атомыг бүрдүүлдэг. Атом нь харин материйг буюу бодисыг бүрдүүлнэ. Гэхдээ арай болоогүй. 3 дахь минутаас нуклеосинтез буюу цөмийн нэгдлийн ирэн эхэлдэг. 20 минут хүртэл. Энэ үед ертөнцийн дулаан 1 тэрбум градус хүртэл буурдаг. Иймэрхүү дулаанд анхдагч атомын цөмүүд бүрэгдэж эхэллээ. Мэдээж протон болон нейтронууд цөмийн нэгдлийн үйл явцаар ус дөрөгч гели болон литий гэх мэтийн хөнгөн элементүүдийн цөмийг л бүрдүүлж чадж байв. 20 минутын дараачаас ертөнцийн нягт болон дулаан нь цөмийн нэгдлийг үүсгэхэд хангалтгүй хэмжээнд очлоо буурдаг ба энэ үеэс эхлэн фотоны ирэн эхэлдэг. Нөгөө нэрээрээ цацрагалтын даван галал. Энэ ирэн нэлээд удаан үргэлжлэнэ. Ойролцоогоор 240 мянган жил. Энэ үед ертөнц улам хөрсөөр байв. Доторх нь зөвхөн атомын цөмүүд болон электронуудаас бүрдсэн фотонуудын цухтаж чадхааргүй буюу гэрэл үл нэвтрүүлэх плазмагаар дүүрэн ертөнцийн тухай бид ярьж байна. Энергийн ихэнх хэсэг нь фотон хэлбэрээр уншиж байлаа. Фотон гэдэг нь гэрлийг тээгч эгэл бөөм юм а гэдгийг гэрэл гэж юу вэ гэсэн бичлэг дээрээс та санаж байгаа байх. Гэхдээ фотон байна гэдэг нь гэрэл байна гэсэн үг биш. Фотонууд арай чөлөөлөгдөөгүй байгаа. 240 мянгаас 300 мянган жил хүртэлх хугацааг харин ахин нэгдлийн ирэн гэж нэрлэдэг. Дулаан 3000 градус хүртлээр буурсан учраас электронууд цөмтэйгөө нэгдээд атомуудыг үүсгэхэд тохиромжтой нөхцөл бүрэлдэв. Мөн фотонууд ч бас чөлөөлөгдсөн байлаа. ертөнц эцэст нь гэрэл нэвтрүүлж эхэлсэн байдаг. Энэ ирний төгсгөлд ертөнц 75% нь ус төрөгч, 25% нь гели, бас багахан хэмжээний литигээс бүрдсэн хийм ананцраар дүүрэн байв. Үүний дараа харин харанхуйн ирэн эхэлдэг. Яагаад харанхуйн ирэн гэж нэрлсэн бэ гэхээр хэдийгээр фотонууд чөлөөлөгдсөн хэдий ч ямар нэгэн од үүсээгүй учраас гэрэл ялгаруулах тогтоц хараахан байхгүй. Тийм болохоор хаасайгүй хав харанхуй гэсэн үг. Энэ үед тийм ч олон зүйл өрөндөггүй. Харанхуй бодис буюу харанхуй материйн ноёрхол дунд өнгөрдөг. Энэ харанхуй жилүүдэд маш бага үйл явдал өрнөдөг. Эхний секундтэй харьцуулахын аргагүй. Тэгэд 300-аас 500 сая жилийн хооронд анхдагч однууд, галактикууд нэг нэгээрээ үүсч эхлэв. Анхдагч однууд зөвхөн ус дөрөгч болон гелигээс бүрдсэн учраас аврах том хэмжээтэй супермасстай байлаа. Гэхдээ тэр чинээгээрээ богинохон настай байв. Масс нь маш их учраас удалгүй цөмдөх ус дөрөгч нь дуусч талцлын нөлөөгөөр аажмаар дотгошоогоо живсээр эцэст нь супернова болон дэлбэрдэг. Ийхүү шинэ элементүүд үүсдэг ба орчлонгоор нэг тархдаг. Үүний үр дүнд өөр жижиг однууд үүсч эхэлдэг. Жижиг однууд масс багатай учраас ус дөрөгч хэмээх түлшээ илүү гамтай хэрэгэлдэг. Од жижиг байх тусмаа урт настай байдгийн шалтгаан нь энэ юм. Энэ мэдчлэн одод төрсөөр, үхсээр, галактик буюу оддын айг бүрдүүлсээр, галактикууд бөөгнөрсөөр супер бөөгнөрлийг үүсгэсээр. Дараа нь юу болсныг та мэднэ. Нарны аймаг, гаригууд ойролцоогоор 4.5 тэрбум жилийн өмнө дэлхийн маань үүссэн. Дараа нь бид бүгд гайхамшигтай аялал, гайхамшигтай адал явдал. Итгэхэд үнэхээр бэрх ертөнцийн эхлэл. Аврах том телескопод бүтээгээд дуранган сансрын гүн рүү чиглүүлээд гэрлийг даасаар секундээр нь мөрдөж болох ертөнцийн эхлэл.
100 сая гэрлийн жилийн алсаас дэлхийг дурандахад динозавруудыг харж болохтой адил. Хэрвээ зөв гэрлээ дагаж чадах юм бол ертөнцийн эхлэл рүү бид аялаж чадна. Харин хичнээн том телескоп бүтээлээгээд бид нэг зүйлийг харж чадахгүй. Их тесрэлтээс өмнө юу байсныг. Гэхдээ харж чадахгүй байна гэдэг төсөөлж чадахгүй гэсэн үг биш. Бидний өнгөрсөн жил анх удаа арайж үг гэж авч чадсан хар нүхний зураг 100 жилийн өмнөх Эйнштейний харьцангуй онолыг батлаж байлаа. Тийм ээ, онолууд бий. Хэд хэдэн онолууд бий. Бүгдийг нь ярьцгаая. Их тесрэлтээс өмнө юу байсан? Тесрэлт гэж хэлэх нь жаахан буруу л да. Тэлэл гэж хэлэх нь зөв. Тэгвэл тэлэлтээс өмнө юу байсан бэ? ертөнц яг хаашаа тэлээд байгаа юм бэ? Хэрвээ тэлж байгаа бол бид нэг юмны дотор байгаа гэсэн үг үү? ертөнцийн гадна юу байгаа вэ? Гиснээс ертөнцөд хязгаар гэж байгаа юу? Зэрэгэлдээ ертөнц гэж юу вэ? Антиматер гэж юу вэ? Харанхуй матер гэж юу вэ? Хар нүх гэж юу вэ? Гэж юу вэ? Тийм ээ. Энэ бүхний хариултыг олоод таны сонорт хүргэхийн тулд илүү чанартай контент бүтээхийн тулд гэж юуэ суугч бас ертөнц шиг тэлхийг хүсч байна. Таны дэмжлэгийг хүлээж бай. Баярлалаа.